олж шилжих гэдэг одоо энэ дандаа уяа зангилаанууд юм байж байна. Уяа холоос яг хэлэх төрөл зүйл гэж байна. Энийг бол уяа зангилаг номер аппарат тавьбал болон татаж уяа дан бол давхар лоонж бол хэрэглэдэг. Торос шилжих арга нь уяа зангиланд бол бас нэг юмд нь багтж ордог. Торос нийт бол 21 арга байдаг. Энийг бол Оросын холбооноос манай Монгол цэгцд бол торос шилжих, олж шилжих арга бол хэрэглэдэг. Эндээс манай Монголын цэгцд бол 3-4 аргыг бол тогтмол хэрэгжиж ирсэн. Аль хэдийн ажиллагаа юм. Одоо энэ торос ангидах одоо энэ дандаа энэ юмнууд нь зургууд юм. Энэ дүгнэлт нь бол циркийн жүжигчид бие халаалтыг маш сайн хийж тоглолтод орохын өмнө аппарат хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг үүсгэж шалгаж аюулгүй техникийн инженер бол маш тасгалжуулагчийн өгсөн заавар зөвлөгөөг анхааралтай сонсох шаардлагатай ба эдгээр зүйлсийг хангасан тохиолдолд бэлтгэл риск гарахаас бол хамгаалж буурдаг гэдэг байна. Анхаарал тавьсан байна. Баярлалаа. За, шүүгч багтнаас асуулт байна уу? Асуулт санаа оноо зөвлөмж. Чичэтээс болоо. Яасан? Чичэтээс. Одоо урдуу хийсэн. Тэгээд дараа нь. Тийм, ангид. Эндээ бол санаа зөндөө бүгд одоо уяамаа танилцуулаад дараагаар тэргээр санагдах санагдаад байна. Торос шилжүүлээд уяамуудыг зүү танилцуулаад хэрэгжүүлээд байна. Практик бол савг үжиад ингээд техникийн танилцаач өгүүлсэн бол энэ өөр мэдхгүй хүмүүс нэлээд амжилттай болчихсон. Гадар дээр нь хамгийн чухал жишээ тань хамаастаа холбоотой юм. Тэгвэл зөвхөн нэрчээр нэг юм уу? Нэрч болон зөвхөн гана. Одоо манай тийч чадахгүй. Яаж чадахгүй. Эврэн самбай чадахгүй болоод байна. Одоо тэгээд хамт дүнэлт ингээд таад багш хэлээд дүнэлттэй тэндээ нэг одоо самт төвшүүлээд яваад байна. Масаа утгаар зэрэгмаа юм. Айгууд одоо ийм нөө чинь одоо бид ингээд канаад тавьлаа дээр нөөцөө суулгаж үзэж байгаа багтаадаа наваад гэсэн бодолтой таахгүй. Бидний тооноор татах нэг хүн яваад 3 тооны маа 2 хүн яваад 1 тооны нэгдүүлээ үгээр мэдээж. Тэгэхээр тийм нэг одоо даацын хэмжүүртэй ч юм уу хэрэгтэй байдаг бол маань тийм тодорхой бас контрол тавьдаг яваасаа гэж байна. Дүнэлтэн дээр бас ер нь санал төвшүүлж болно шүү дээ. Тийм болно. За, сурагч нараас асуулт байна уу? Сурагч нар. За, байна. Баярлалаа. За, дараагийн илтгэгч багш маань инх болт акробат үсрэлт мэрэгшүүлсэн. Мэрэгшүүлэх. Энэ дээр хэлье. За, сайн байцгаана уу? Намайг инх болт гэдэг. За, би акробат үсрэлттэй багш. За, би акробат үсрэлт мэрэгшүүлэх гэдэг сэдв авсан. За, энэ сэдвийг би одоо бончат ахлах мэрэгшүүлэх гэсэн 3 юм гарсан байна. За. За, акробат үсрэлтийн төлөв эзэмшүүлэх мэрэгжлийн зорилгоч. Би энэ зорилгоос өмнө эхлээд мэрэгшүүлэх нь ямар төвчтэй юм бэ гэдгийг тайлбарлаад. За, энэ мэрэгшүүлэх гэдэг нь акробатын төрлийн жанрт хөврөх чадвартай, техникийн ур чадвартай, акробатын уран бүтээл, түрүүхийн гүйцэтгэл, бүрэн эзэмшсэн мэрэгчлэн гэдэг. За. Зорилго. За, акробат үсрэлтийн хичээлийн ур чадварын дадлыг дэвшүүлэх, хөврөх чадвартай мэрэгчлэн бэлтгэх. За, хоёрт нь дэлхийн хэмжээнд түрүүх гүйцэтгэлийн элементүүдийг сайжруулан нээшлэх. За, зорилго нь энэ.
зорилт нь бол акробат үсгэлтээр хичээлэгчдийг судлах. За уран бүтээл рүү хийсэн тоног төхөөрөмжнөр хийм гүйцэтгэх чадварыг суулгах. Акробат үсгэлтийн хичээлээр ямар төрлөөр илүү амжилт үзүүлэх ба нөөц боломжийг нээн илрүүлэх гэсэн юм зорилттой байна. За акробатын хичээлийн насны ангиллын тодорхойлсон. Түрүүн манай хоёр багш ярьчлаа да. Анхан дунд шатгаа ярьчлаа. Тэн дээр бол 12-оос 14 насны суурь мэдлэг гэж байгаас. Энэ бол одоо манай сургуулийн 6 жилийн бүтцээрээ явж байна. 6 жилийн бүтцээрээ 22 жилээр явсан. За 12-оос 14 насны суурь мэдлэг. 14-оос 16 насны хүмүүсийн одоо стандарт гүйцэтгэл гэж хийсэн байна. За тэгээд 16-аас 18 насныхын мэрэгшүүлэх гэж. За мэрэгшүүлэх нь бол хүүхд нь одоо мэрэгшүүлэх гэж хийсэн байна. За ингээд түрүү эзэмсэн байдал гэж байна. Түрүү бол бас тэр хоёр багш хоёр ярьчлаа та. Түүнээс одоо 12-оос 14 настай хүүхэд ямар төвшөнд түрүүгээ эзэмсэн байх ёстой. 14-өөс 16 нас ямар түрүүг эзэмсэн байх ёстой ярьчлаа. Тэгээ 16-аас 18 насны мэрэгшүүлэх төвшингийн хүүхэд ямар одоо түрүүг эзэмсэн байх ёстой вэ гэдэг яриа. За циркийн мэрэгжлийн жүжигчин бэлтгэхэд акробат үсгэлтийн үндсэн түрүүгийг газар болон тоног төхөөрөмжийн дээр гүйцэтгэх ба мэрэгжлийн бүжиглэх акробатын өндөр ур чадвартай мэрэгчсэн жүжигчин болгоно гэсэн ийм байдалтай байна. За мэрэгшүүлэх хичээлийг ангилсан юм. За энэ болохоор овоолго, дан акробат, нисэлтэй акробат гэж гурав ангилсан. За энд нь юу вэ гэхээр одоо мэрэгшүүлэх хичээлд орно шүү дээ. Овоолго, хосоороо овоолго. Тэгээ хүч тамирын гэж ингэж яасан ангилсан. За хосоороо гэдэг нь одоо бүгд ингэж одоо бие биендээ гарч ингэж мөрөн дээрээ гар, тийм ээ, гар дээрээ гар, хөл дээрээ гар. Одоо анхны шатны дасгалуудыг хэлнэ шүү дээ. Ингэж одоо хийсэн. За дан акробат нь ямар учиртай байна гэхээр одоо шидэлтэй акробат. Одоо түрүүн овоолоод мөрөн дээр авч ирсэн бол одоо бол өөр байна шүү дээ. Одоо нөгөө бие биенийгаа шидэх нь бие биенийхээ мөрөн дээр нөгөө акробатаар хийсэн дасгалуудыг хийж одоо мөрөн дээр очих нь одоо холбоос дасгалууд авч ирж шүү дээ. За энд бол одоо шидэлтэй акробат байна. Дээстэй акробат, дээсний дундаа газар акробатсан дээсний дундаа акробат гэж явчихна шүү дээ, тийм ээ. За тэгээд одоо нөгөө хүний гар дээр шидэдсэн бол одоо арай өөр юм болж чинь. Хөлөөр шидэж болдог чинь. Гар дээр шидсэн бол хөлөөр шидэж болдог юм шүү. За тэгээд газрын үсрэлт байна. Одоо газрын үсрэлт нь юу вэ гэхээр одоо нөгөө үндсэн ус доош газрын үсрэлтийн зам гэж байгаа тийм дээр үсрэх. За ингээд нисэлтэй акробат гэхээр одоо нөгөө овоолго, дан акробат хоёроо хооронд нь холбоод дахиад нэг нисэлтэй акробат руу орж ш. Тэр нь юу байна гэхээр тоног төхөөрөмжтэй тасгал суулж юм байна. Одоо овоолго нөгөө хүн бие дээр авч ирсэн одоо тэр тасгалаа тоног төхөөрөмжтэй хэлнэ ш. За тоног төхөөрөмжтэй ямар тасгалууд нь орох юм бэ? Ямар юм байх юм бэ гэхээр за шидэх ханц. Шидэх ханц байна тийм. Шидэх ханц бол одоо маш сайн тэр хүнд дадлыг, темпийг маш сайн судлах хэрэгтэй. Тэгжиж одоо тэн дээр одоо нэгдүгээр энэ хоёр овоолго, дан хоёр дээр чинь нөгөө газрын бүх юмнууд явцсан учраас одоо тоног төхөөрөмж дээр л тэрийг хэлнэ шүү дээ. Тэгэхээр эхний ярьж тэрийг сайн темптэй тийм болгох. За плюс. Плюсийн нэр нь өөрөө пластик материалтай. За гачаалт байна. Гачаалт нь бол одоо нөгөө савлуур шүү дээ тийм савлуур. За зааш ч үгүй. За мэрэгшүүлэх хичээлийн тоног төхөөрөмж гэж байна. Циркийн мэрэгжлийн орон зай цаг хугацаанаас шалтгаалan хэрэглээний инженерийн хөгжил, хүний сэтгэлийн онцлог, сэтгэн бодис чадвар,
Оршин